Дид төр хорооны бүрэлдэхүүний талаар улсын их хурлын даргалтай зөвшөлдсөн үү? За Дэмбэр гişүү асуулт асууя. Энэ одоо энийг жоохон бас нэг гайхалаа юм л. Жишээлбэл одоо ардын намаас ирүүлсэн юун дээр жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дид хороонд Ж Батсуур Спямцагт гэдгийг хоёр хүнийг оруулсан байна. Санал болгож байгаа юм байна. Тэгэхээр Батсуур маань өөрөө эдийн засгийн байнгын орооны дарга шүү дээ. Тэгээ эдийн засгийн байнгын орооны дарга нь өөрийнхөө харьяа дид хорооны бүрэлдэхүүнд ороод идэг нь жоо утгагүй юм болчих гээд байна шүү дээ. Одоо жишээл Батсуурын чи би цэрэг нь байхгүй юу? Эдийн засгийн байнга. Тэгээ би нөгөө жижиг дунд үйлдвэрийн дид хорооны дарга байхгүй. Тэгсэн чи би одоо эргээд Батсуурыг яачих гээд байна л да. Даргалах гэдэг. Чи энэ жоохон сони юм болчих гээд энийг болимоор байна. Гөө тэгэхээр энэ зүгээр ингээд нэг сонин санагдаад байгаа байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ чинь тэгээ шийдвэр гаргахад бол жишээлбэл энэ чинь дид хорооны тухай хуулиар бол хуулийн дээр заасан дид хороо чинь альва нэгэн хүм шийдвэр гаргаад нөгөө байнгын хоригоороо дамжуулаад одоо жишээл энэ жижиг ингэж явуулдаг байхгүй. Тэгэхээр чи энэ чинь нөгөө байнгын орооны дарган суучаад нөлөөлөх юм уу, эс нөлөөлөх тийм одоо үйлдэл гаргаад байвал энэ чинь бас болохгүй л дээ. Тэгэхээр би тэр талаас нь хэлээд байгаа. Энийг одоо яах ёстой юм бэ те. За Анхаарал одоо ардын намын бүлэг дээр энийг анхаарад өөр хүн оруулвал инх төвшингээд одоо байж байна. Манай эдийн засгийн байнгын ороонд Бямцагтаас гадна инх хоёр байгаа үлээ эдийн засгийн байнгын ороонд. Өөр чи хийм байгаа үлээ ингээ байгаа штэ. За би Дэмбэр гişүүний асуултанд хариулъя. Тэр улсын их хурлын дарга бас байнгын хороод тариалагдж байгаа. Тэгээ энэ өрөө бол улсын их хурлын байнгын хороод болон дид хороод бол улсын их хурлын бүтцийн дотоод бүтцийн асуудал да. Тэр утгаараа бол дид хороонд байнгын хороонд дарга оролцоод ороод явах, улсын их хурлын дарга болон дид дарга нар байнгын хорооны бүрэлдэхүүнд ороод явах нь бол шийдвэр гаргах процесс нөлөөлөхгүй. Тэр нь өөрийнхөө улсын их хурлын гишүүн үрээр хэрэгжүүлээд явнаа гэдэг дээр бол бодолцож байгаа. Тэгээ одоо бол манайх бол зөвхөн агаарын бохирдлыг бууруулах асуудлын дид хороо учраас энэ асуудал дээр. Тэр асуудал хэрэг шаардлагатай гэж үзэх юм бол та бас манай бүлэгт саналаа тавьж болно. Гэхдээ тэр бол одоогийн байгаа дэгээр хуулиар бол алиндаж хаана чин хариалагдаад явах бололцоотой л гэж бодож байна. За Дэмбэр гişүү. Тэгээ дараа нь оюун гişүү. Агаарын бохирдлын тэр дид хорооны тухай хуулийн дээр нь зөвхөн агаарын бохирдол биш, усны бохирдол, хөрсний бохирдол гэж ийм гурван зүйл байлаа л дээ. Тэгэхээр энэ гурван зүйлээр одоо ярих хэрэгтэй байх нэгдүгээр. Хоёрдугаарт одоо хэн нэг хүн томилогдох байх л, хэн нэг хүн сонгогдох байх. Тэгэд энэ асуудлыг нэг онцгой анхаараач гэж. Тэр нь юу юм гэхээр энэ туулгын бохирдлын асуудал. Энэ шууд агаарын бохирдлын дид хорооны асуудал. Тэрний дараа энэ Clean Air London гэдэг. Одоо энэ Twitter дээр их байдаг. Лондоны цэвэр агаар гэдэг. Тэгээ маш их тийм туршлага байх. Бээжингийн бас нэг тийм юм байна. Тэгээ энэ Улаанбаатар, Лондон, Бээжин 3-ын энэ чиглэлээр уулзалтыг зохион байгуулах ажлыг агаарын бохирдлын дид хороо санаачлаад ийм зүйл хийвэл 15 онд хийвэл энэ лондончуудаас сурах юм айгүй их байд юм байл шүү. Энийг зүгээр хэлэх гэсэн санал болгож.